Всем привет! У нас сегодня такой с вами необычный ролик. Я хочу заснять онлайн-лотерею в приложении Иборит. Вот сейчас лотерея начнется через 12 минут, в час по местному времени. Она проходит примерно где-то раз в месяц. Я обычно ее пропускаю, и вот это сегодня у нас с вами дебют. И я решила, почему бы это не записать. Это очень интересный ролик. Значит, для тех, кто не знает, что такое приложение Иборит, это официальное монгольское приложение, где жители Монголии регистрируют кассовые чеки, получают возврат НДС. Автоматически также участвуют в государственных лотереях. С помощью приложения можно отслеживать свои покупки, смотреть информацию о накопленных бонусах и проверять, вот опять же, результаты розыгрышей, чем мы с вами и займемся. В прошлом году я так выигрывала несколько раз, но я все время это пропускала и никогда не заостряла на это внимание. Потом уже после я это все видела. Даже, честно говоря, я не знаю, но автоматически приходит в сумму, которая раз в квартал приходит. Ну, надеюсь. Вот я, если вам сейчас покажу. Так, вот чеки, это уже этого года, 2006. Вот у нас, значит, чек в 2005 году, в 2025 году мы выигрывали 151 тысячу тугриков. Так, вот еще зимой мы выигрывали 69 тысяч. Ну, все, по-моему. Также иностранные граждане, кто налогоплательщик страны и имеет свой ИНН, тоже может пользоваться этим приложением. Мы спокойно также все сканируем, нам также все приходит уже пару лет. Кстати, как показывает практика, многие мои знакомые не знают об этом приложении. Я вот, кстати, все подсказываю. Поэтому знайте, если вы живете в Монголии, работаете, платите налоги, что есть такое приложение, можно так делать. Так, пойду налью себе кружку чая и будем подключаться к онлайн-эфиру через, 10 минут. Так, осталось у нас 2 минутки. Давайте я вам немножко расскажу, что у нас тут, значит, тут. 129 чеков мы зарегистрировали в мае. Вот эта графа, если совпадают 3 цифры, выигрываешь 60 тысяч тугриков. Если совпадают 4 цифры, 100 тысяч. Если совпадают 5 цифр, 500 тысяч выигрываем. 6, соответственно, 5 миллионов. 7 цифр 10 миллионов и 8 цифр 30 миллионов. Последние вообще суммы кто-нибудь выигрывал когда-нибудь? В розыгрыше участвуют лотерейные номера с 1 мая по 31 мая. Сегодня у нас какое число? 17 июня. Так, ну что, минутка осталась. Мне просто самой даже интересно, что тут будет. Ни разу не была. Я так нервничаю, как будто я не знаю, как будто я все деньги свои уложила. Купила лотерейные билеты и сижу, жду чего-то. Я не поняла. Так, у нас появилась графа «Смотреть прямую трансляцию», но почему-то мне ошибку выдает. Смотрим на ютубе. Открой телефон. Тухайн тохиролд оролцох таны төлбөрийн баримтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, сонгосон орон нутагт бүртгүүлсэн нийт төлбөрийн баримтын тоо болон хонжигур таарсан баримтын мэдээллүүд шууд харагдах юм. Мөн суглааны урамшууллын хувьд надо какую-нибудь подставку подставить. заавал тодорно гэдгээрээ Книги положу. та олон баримт бүртгүүлэх тусам таны хонжигурын хэмжээ нэмэгдэнэ. Жишээ нь тухайн сард та 10 хүртэлх тооны баримт бүртгүүлсэн ба суглааны тохирлоор таны бүртгүүлсэн баримтуудаас сүүлийн 6 ор таарсан гэж үзвэл 100 мянган төгрөгийн эзэн болох юм. Харин таны тухайн сард бүртгүүлсэн баримтын тоо 10-аас дээш байвал энэ дүн 500 мянган төгрөг, 50-аас дээш байвал 1 сая төгрөг хүртэл өсөх болно. Түнчлэн орон нутгийн идэвхжүүлэлтийг дэмжих зорилгоор төлбөрийн баримт хэвлэгдсэн орон нутагт это нам все рассказывают про Иборит. тоог өмнөх оны мөн үетэй харьцуулсан өсөлтийн хуваар Вот сейчас. Давайте уже начинаем. жишээлбэл Хөвсгөл аймагт 2022 оны 9-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлбөрийн баримтын хэвлэлт 23%-аар өссөн гэж үзье. Тэгвэл Хөвсгөл аймгаас хийсэн худалдан авалтын төлбөрийн баримтаар 500 мянган төгрөгийн урамшуулал хоцсон тохиолдолд үндсэн урамшууллын дүнг 23%-аар нэмэгдүүлж 615 мянган төгрөгийн урамшуулал авах юм. Иргэн та баримтаа идэвхтэй бүртгүүлээрэй.
Я записала для вас трансляцию с YouTube на компьютере, чтобы вам было удобнее смотреть ее. Та бүхэндээ хүрж байгааг дуулгая. Ингээд өнөөдрийн шууд нэвтрүүлэгт хяналт тавиан ажиллах ажлын хэсгээ та бүхэндээ танилцуулъя. Татварын ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн татварын улсын байцаагч Гал Бадрах. Ну, здесь все понятно, я думаю, всем. Сначала у нас идет представление членов жюри. Дараагийн зочин маань монополийн эсрэг газрын тамгын газрын ахлах мэргэжилтэн улсын ахлах байцаагч Амгалан. За дараагийн зочин маань стандарт хэмжээ зүүн газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн Мөнх Баяр. За сүүлийн зочин маань татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн мэдээллийн технологийн инженер Гам Болд гэсэн бие бүрэлдэхүүн өнөөдрийн шууд нэвтрүүлэгт хяналт тавин ажиллаж байна. За өнөөдрийн суглааны тохиолдолд бол 5 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ний хооронд худалдаа авалт хийсэн буюу өчигдрийн 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хоорондоо өрсөлдөж байгаа гэдгийг бас сануулъя. За нийтдээ бол 121 сая 697,738 баримт бол хэвлэгдэн гарсан байна. За эндээс бол 61 сая 281,915 баримт бүртгэгдээд өнөөдрийн шууд нэвтрүүлгээр бол азаа үзэхэд бэлэн болсон байгааг бас та бүхэндээ сануулга хэлье. За ингээ хөндлөнгийн хяналтын ажлын хэсгийг төлөөлөн суглааны тохиолдолд явах боломжтой эсхийг бидэнд мэдэгдэнүү хэмээн татварын ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн татварын улсын байцаагч Гал Бадрах танд микрофоныг шилжүүлье. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн өмнө хяналт авах ажлын хэсгээс холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, ил дод шударга явагдаж байгаа эсэх, хөндлөнгийн нөлөө болон зөрчил байгаа эсэх, за суглааны төрлийн танхим шаардлага хангасан эсэх, камер болон дагалдах тоног төхөөрөмжөд суурилагдсан эсэх, за тохиролд ашиглах бөмбөлгүүд бүрэн бүтэн зоошгийг зөв байсыг хэмжээд шууд тохирол явуулах боломжтой гэж үзлээ. За баярлалаа танд. За ингээд бүгдээрээ хамтдаа бөмбөлгөний машин та нэвтрүүлгээс эхлэхээс өмнө лацдсан бөмбөлгнүүдийг лацыг задлаж хийхийг хүсэж байна. За тэгэхээр та бүхэндээ бас сануулга хэлэхэд 8 бөмбөлгөний машин байгаа. За 8 хоронтой тоо гарч ирэх ёстой гэж ойлгож байна. Мэдээж баримтны тоо шүү дээ, тийм ээ. Тусгай хоёр үсгнээс гаднах бус тоог би зөвхөн санамсаргүйгээр сүүлийн орноос нэг-нэгээр нь бөмбөлөг үлээлэх зарчмаар гаргаж ирснээр урамшууллын азтангуудыг тодруулж байгаа. За тэгэхээр сүүлээс 3 орон таарах буюу 6 дугаар зэрэгт орох юм бол та бүртгүүлсэн баримт тань хэдэн орон таарах шаардлагатай байгаа. За эндээс бол бүртгүүлсэн баримтаас хамаараад 100,000-аас 5 сая төгрөг хүртэлх төгрөг хожих боломжтой байгаамаа. За 2 дугаар зэрэг бол сүүлээсээ 7 орон таарах шаардлагатай. Энэ бол бүртгүүлсэн баримтаас хамаараад 500,000-аас 10 сая хүртэлх мөнгө хожих боломжтой гэдгийг хэлмээр байна. За 1-р зэрэг буюу 8 орон 8-уулаа таарсан тохиолдолд та хэдчнээн баримт бүртгүүлсэн мөнгө гэдгээс хамаараад та 5 саяас 30 сая хүртэлх төгрөг хожих боломжтой юм аа. За ингээд бөмбөлгөний машинуудад лацыг задлан та бүхний нүдэн дээр хийлээ. Ингээд бүгдээ хамтдаа бөмбөлгөний машиныг ажиллуулж эхэлье. За яг манай шууд эфир боловсрол пиццийн 4. Я немного обрезала саму лотерею. Я думаю, что все принцип поняли. Закидываются шары в колбу и выбирается один шар. Из этого складываются номера. Вся лотерея длится 12 минут. В принципе, эта лотерея похожа, то, что я в детстве смотрела, русское лото, помню, по-моему, по первому каналу или по второму шло, и там тоже были лотерейные билеты, и ты зачеркиваешь циферки. В принципе, наверное, один и тот же. Только он в конце, кстати, в этой последней колбе, он закинул не все шары, а он выбрал номера, которые совпали с чеками оставшимися. Все, а остальные лишние он убрал. И из этих оставшихся совпавшихся цифр с чеками и выбрал номер. Там, кстати, были 2 победителя. Тик. За лацыг задлж байна. Итгэхгүй байгаа энэ улаанаар тэмдэглэгдсэн бөмбөлгнүүдийг хаснаа. За ингээд тгийг хаслаа. За тиг. За тгийг хасч байна. За өргөжлүүлээ бүгдээ 2 дугаарын бөмбөлгийг хасах хэвээр. 2. За 2 дугаарын бөмбөлгийг хаслаа. Өргөжлүүлээд бүгдээ 4-ийг хасна. 4 дугаарын бөмбөлгийг хаслаа. За дараагийн бөмбөлийг 5-ыг хасна. 5-ыг хасна. За 5-ыг хасч байна. За дараагийн бөмбөлөг маань бол 7-г хасах учиртай. 7. За 7. За хамгийн сүүлийн хасагдах цифр мэдээж 9 байгаа. За 9-2-ыг бол доотлын 6-аар нь ялгаж байгаа гэдгийг хэлье. За 9 бол доотлолтой 6-тай байгааг харж байна, тийм ээ. За ингээ хассан байгаа бидэнд 1 3
6, 8 гэсэн цифрүүд үлдсэн байгаа. За 2 баримтын дугаарын цифр бол давтагдсан харагдаж байгаа шиг байна. Ингээд та бүхэн маань эдгээр одоо 4 цифрээс аль нь сонгогдож гарч ирснээс шалтгаалж хамгийн сүүлийн 1-р зэргийн ялагч буюу бүртгүүлсэн баримтын тооноос хамаарат 5 саяас 30 сая төгрөг очих боломжтой. Одоо азтан тодорно. Ингээд 8 дахь машиныг ажилуулъя. За тэгэхээр та бүхэн маань урамшууллын ангиллай ахиулаараа 1-ээс 10 баримт бүртгүүлвэл хамгийн бага, 11-ээс 50 хүртэл баримт бүртгүүлвэл дундаж, 51-ээс их баримт бүртгүүлэх юм бол хамгийн их мөнгийг хожно. Хамгийн сүүлийн цифр маань санамсаргүйгээр 8 дугаар гарч ирсэн байна. 8. За ингээд бүгд хамтдаа харцгаая. Ингээд 8 дугаарын өмнөлөг гарч ирснээр за ингээд 2 ялагч тодорч байгааг та бүхэн харж байна. 84, 57, тэг 4, 51 гэсэн одоо баримтынхын дугаар нь адилхан 2 хүн байгаа. Энэ 2 хүн маань бол хоёулаа одоо супер ялагч боллоо. Тэгэхээр энэ 2 хүн маань аль одоо урамшууллын ангилалд хамаарч байгаа гэдгээс шалтгаалаад энэ хүн 2 маань бол 1-ээс 10 баримт бүртгүүлсэн бол 5 саяг хожино. За энэ хоёрын одоо аль нэг нь ч юм уу тийм хоёулаа ч юм 11-ээс 50 хүртэл баримт бүртгүүлэх юм бол 10 сая төгрөг хожиж байгаа. За энэ хоёрын аль нэг нь ч юм уу хоёулаа ч юм уу 51 ба түүнээс дээш баримт бүртгүүлж чадсан бол 30 сая төгрөгийн азтан болох боломжтой юм аа. За ингээд 2 супер ялагч тодорлоо, баяр хүргэе. Ингээд бүгд одоо дэлгэсэн анхаарлаа хандуулж газрын зураг дээр орон нутаг болон одоо нийслэл Улаанбаатар хотод хичнээн азтан гот тодорсон байгааг харах бас боломжтой байдаг. Ингээд програм маань уншиж байгаа. Ингээд харуулъя. За ингээд бүгд харъя. Улаанбаатар хотод маань 47,435, за Дорнот аймагт 431, Төв аймагт 828, Өмнө Говь аймагт 1062. За гэх мэт одоо Өврангай аймагт 836, Зарангаа аймагт 615 гэх мэт азтангууд тодорсон байгааг та бүхэн бас харж байна. За ингээд одоо нийслэл хот болон одоо Монгол орон даяар азтангуудаа дахин баяр хүргэе. За тэгээд бас шинжлэгдсэн журмын дагуу бол өнгөрсөн оныхтай харьцуулаад өсөлтийн хувь ахиу байх юм бол мөнгөн дүнгээ бас ахиулж авдаг дүрмтэй. За хамгийн ахиу мөнгөн дүнтэй нь бол Сүхбаатар дүүрэг баг шиг байна те. За Сүхбаатар дүүргийн одоо өнгөрсөн яг энэ цаг үеийн одоо 5 дугаар сарын худалдаа авалт буюу 6 дугаар сарын азтантай харьцуулахад 38% ахиу байгаа учраас эдгээр одоо Сүхбаатар дүүргийн иргэд маань хоцсон мөнгөн дүнгээ аль ангилалд байгаагаас шалтгаалаад одоо өсөлтийн хувиар буюу 38% мөнгөө ахиулж авах шинжлэгдсэн дүрмтэй гэдгийг та бүхэнд бас сануулan хэлье. За баярлалаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт бол нийтдээ 61 сая 281 мянга 915 одоо төлбөрийн баримт бол хоорондоо өрсөлдөж супер 2 ялагч тодорлоо. Ингээд эх сарын азтай 7 хоногор уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Все, розыгрыш закончился. Мы ничего не выиграли сегодня, в этом месяце, можно так сказать. Значит, последнюю фразу я ведущего перевела, и он сказал, что в сегодняшнем розыгрыше приняли участие 61 миллион, на минуточку, 290 981 чек и 91 тысяча людей. Определены два суперпобедителя, с чем мы их и поздравляем. Все, а я буду заканчивать это видео. Всем пока.